Тэлмэн сумын хүүхдийн цэцэрлэг нь 1970 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид 25 багш ажилтнтай өдрийн 6 бүлгээр 160 гаруй хүүхдийг хувилбарт сургалтаар 18 хүүхдийг хамруулан ажиллаж байна. Шинжилсэн сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хүүхэд төвтэй, идэвхтэй, суралцахуйг дэмжсэн, хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн, эерэг таатай уур амьсгал бүхий эрүүл аюулгүй орчныг хүртээмжтэй байдлаар бүрдүүлсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд сургалтын орчны тогтчлтуудаас гадна талбайн тогтчлтыг туршлага болгон танилцуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартын дагуу хүүхдийн цэцэрлэгийн эзэмшил газрыг тогтжуулах, орчныг зүлэгжүүлэх, сургалт үйл ажиллагааг туршилтын талбайд зохион байгуулахад зориулан мод, бут, сөөг, хүнсний ногоо, нарийн ногоо тариалах, түүнийг арчлах, хамгаалах зэрэг ажлыг ногоон төгөл мэргэжлийн багш нарын бүлэг хариуцсан багш ажилтны хүчээр хийж гүйцэтгэсэн билээ. Мэргэжлийн хөгжлийн бүлэг аймаг сумын сайн тариаламжтын арга туршлагаас суралцах, цахим орчноос мэдлэг мэдээлэл цуглуулах, туршлага хуримтлуулах төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Манай цэцэрлэг нь 2017 оноос эхлэн гадна туршилтын талбайд сургалт үйл ажиллагааг үр дүнтэй явуулж, хүүхдийн хөгжилд тодорхой ахиц гаргаж байна. Туршилтын талбайн бүтээн байгуулалтыг бид 50 ширхэг үхрийн нүдний модны суулгац, хүлэмжинд өргөст хэмэх тариалж эхэлсэн байсан бол одоо үхрийн нүдний модны суулгацаа 150 гаруй хүлэмжийн тариалалт болгон цэцэрлэгийн гадна туршилтын талбайн тариалалтын нэр төлөлийг олшруулж, нэмж тарьж ногоон байгууламжтай болсон амжилттай ажиллаж байна. Энэхүү туршилтын талбайн ургацаа бид сургалт үйл ажиллагаа хоол хүнсэндээ ашигладаг. Байгаль нийгмийн орчинд ургамал, эд зүйл болон өдөр тутмын амьдралын үйл явдлыг хүүхэд биеэр мэдрэх, ажиглах, турших, харилцах, оролцох боломжийг бүрэн хангасан билээ. Туршилтын талбайг тогтжуулахад эцэг их асран хамгаалагчид, аж ахуйн нэгжүүд хайс хашлах хийх, модон материал, хадаас будаг зэрэг эд материалын дэмжлэг үзүүлэх, талбайг хаглах, бордох зэрэг техник тоногт хөрөмжийн дэмжлэг үзүүлсэн. Шинжлэх судлах арга зүйд тулгуурлан байгаль нийгмийн орчныг бодиттой, хүртээмжтэй, хүүхдийн бүтээлжүүлийг дэмжсэн орчинд бүрдүүлэн ажиллаж байна. Энэ төвд амьтан ургамал, цаг агаар, байгалийн үзэгдлийг ажиглаж, танин мэдэх, орчны юмсын шин чанарыг судлах, турших үйл ажиллагааг зохион явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинжилсэн хөтөлбөртэй уялдуулан суралцахуйн чиглэл бүрээр төвүүдээ баяжуулсан. Үлгэрч гэр бүл, номын богцны аялал, бид математикч зэрэг төсөлт ажлын хүрээнд багш ажилтан, эцэг их, асран хамгаалагчдыг татан оролцуулж, хүүхэд төвтэй сургалтын орчинд бий болгосон. Цаашид бид сургалтын интерактив, дижитал хэрэглэгт хүн ашиглах, виртуал ертөнц болон цахим орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.